Монголын улс төвчөнд Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат ирсэн бүрдэж чанажгүй. Гэрги хооморлож тэнгис гитэлжэрв. Он мөрний тэргүүнээ бурхан алдуунаа нутгалж байхууд төрсөн хүн Батаачи хан ажгүй. Батаачи хааны 9 дэх үе Боржигдоо мэрэгэн Монголжинго гэргийтэй. Боржигдоо мэрэгэн Торгулжин баян хүүтэй. Торгулжин баян Добуу мэрэгэн Дуваас хор 2 хүүтэй. Добуу мэрэгний 5 хүүгийн нэг Бодончир мөнгөхаас Боржин огтун буй болов химээжээ. Чингис хааны язгуурын дээд талын энэ улсуудыг тооцсон юу ч нь бол хуучин одоо ялангуяа Боржин овгийнхны хөтөж байсан угай бичиг буюу гэрийн үеийн цадиг түүхийн хэсэг байхгүй юу? Бодончир вогдод захирагдж байсан ардууд өөрснийгөө бид Боржигд буюу Бодончирын албат иргэдээ гэж нэрлэсэн. Тэгэд өнөөдөр хүртэл монголчуудын нэлээд тархмал авг нь бол Боржигн гэд нэрлэж явчихдаг. Боржигтэй мэрэгэн гэдэг бас Боржигтэй. Бор гэдэг нь бол бор нүттэй. Одоохон тэр Чингис хааны дээд өвгийнхэн бол тийм бор нүттэй улсууд байсан гэсэн утгаар тэгэхээр Боржигтой, боролтой энэ үгвэл дай гэдэг нь бол өгөөдөө цагаатай гэдгийг эрэгтэй хөвгтөгтэй гэдэг. Ануужин хэнч гэдгийн тэрвэл торгуулжин тэрвэл эмэгтэй хүний хүйс цаасан дагуур болоод явчихдаг. Энэ довчлоо турангуулаад хэлэх юм бол Чингис хааны язгуурыг бол ерөөсөө хяад ястай Боржин овгтой гэж байна. Тэгэхээр яс овг гэж монголчууд ийм хоёр зүйлийг яадаг. За Монголын угсаат нь бол их олон угсаатантай. Зөвхөн одоо цаг хугацааны ирэхээр бол зарим нь бол мартагдж байгаа. Гэхдээ Боржигн овгтон бол нэлээд толгойлох овг. Ялангуяа одоо 1924 оны он хүртэл бол бүх хушуудыг бол дандаа Боржигн овгийн ноёдууд захираад явсан. За тэдний удам угсаа бол халахын бүх нутагт байгаа гэдэг бол ойлгомжтой. Халахын чинь 4 аймаг биш үү те? Цэцэн хаан аймаг, Түшээд хаан аймаг, Сайн ноён хаан аймаг, Засаг хаан аймаг гэж байна. Энд Цэцэн вангийн хушуу 3 байдаг. Тэгэхээр одоо манай бидний яриад байгаа Боржигн Цэцэн вангийн хушуу ганцаараа Боржигн гэсэн тодголтой. Түүгээрээ онцлог. За би яагаад юм бол доо гэхээр бодвол ноён Боржигн байсан учраас гэж бол зарим усууд тайлбараад лаад байгаа. Тэрүүний учрыг бол мэдэхгүй зүгээр өргөмжсөн цолч байж болох талтай. Хамаг Монгол, их Монгол улсын төв нутаг нь өнөөгийн Монгол улсын нутаг үлээ. Хуучнаар Цэцэн хан аймгийн Боржин Цэцэн бангийн хушуу нь Монгол улсын дунд тавьд халахын Цэцэн хан аймгийн баруун захад оршиж байсан бөгөөд 1926 онд Германд хэвлүүлсэн Монгол улсын газрын зураг дээр 1781 онд бүрэлдсэн байдлаараа хоньны ходоо төлбөрийг агуулсан дөрвс хэвээр хэвлэгдэжээ. Өнөөгийн Монгол улсын бүхий л газар нутагт Боржигн овгийн хүмүүс байж болох боловч Төв аймгийн Баян Жаргалан, Дорногов аймгийн Давлан Жаргалан, Айраг, Их Сум, Дунгав аймгийн Цагаан Дэлгэр, Говьгтал, Баян Жаргал сум, Говьсөнбөр аймгийн Уугуул оршин суугчид Боржигн отог буюу Боржигн халах гэж нэрлэгддэг. Боржигн хүмүүсийн одоо гадаа холбогдол чойр, Жанжин чойр. Жанжин чойр гэж яагаад нэрлсэн бол Боржигн Цэцэн вангийн хушууны 3 ноён дайны цагт цэргийн авч агараад дайнд одоо гавь байгуулж Баатар цолоор шагнасан учраас Жанжин чойр гэж ингэж нэрлсэн. Ийм одоо алдартай ийм газар байна. Чойрыг дайраад өрн дорныг холбосон торхны зам, цайны зам чойроор дамжиж гардаг. Боржигн Цэцэн вангийн хушуу гол шүтэн уул нь бол богд уул сансар уул гэж хоёр байдаг. Одоо Говьсөнбөр аймгийн зүүн талд нь барьж байгаа. Энэ бол шүтэн. Ер нь халахад шүтэн уул юм биш үү? Канон энтер дээр чойрын богд минь гэж загдварч байдаг штэ тий. Тэгэхээр энд бол байдаг. Түргийн үеийн хамгийн зүүн талын хушууны олдуур бол сансар уулнаас олдсон. Ингээд одоо Монгол даяар Боржигн гээд Чингисээ ярихаар нэг хэсэг бучгалсан.
Тэгээ одоо боржгон гэдгээ бас ялгах их асуудал байна. Аль нутгийн, аль зүгийн боржгон байна. Миний өр хүүхэд алинтай суучих гээд байна гэхэд. Ер нь нийтээр боржгон гэж болсон гэж ярьдаг үгүй. Нэг 20 хүн амаа 20 гаруй хувь нь л байгаа болов уу гэж бодож байна. Нэг ёсондоо бол энэ Монгол улсын одоо цөм бүтц болж ирсэн. Түүхэн олон зууны турш бол яахарахгүй тэр боржин овгийнхан бол нэгдүгээрт бол тэр яг тэргүүлэх байр суурьтай гэх үү, голлох байр суурьтай гэх үү, нэг ёсондоо бол тэр цаг ямагт тэр нэг гол цөмн төвн болж ирсэн. Тэгээ дээр үед бол одоо нэг боржгон хүн, нэг одоо өөр ястан занг хүн, залан хүн, ийм 3 хүн явж байгаа айлд орохт бол тэр зэрэг золгоо сул салтай сул одоо боржгон хүн дээд талд нь суудаг. Тэр залан бус салтаа суудан доод талд нь суудаг. Боржгон хүний зэрэг зэнтэ хүндэтгэл бол ийм байсан. Тэгээ ер нь боржгон бол монголчуудын одоо чигийг заах алтан гадсаад тог луужин болж явсан ийм л улсууд. Тэгээд энэ одоо содор өнөөдрийн энэ уламжил бол жоохон хавардж байна л да. Боржигны угсаа гаргалын талаар Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын эрдэмтэн мэргэд өөрийн судалгааны байр суурь илэрхийлдэг бөгөөд тухайлбал Ахтемж Бадамхатан Хяад боржгон Эрдэнэ Монгол аймагуудын нэг гэсэн бол доктор Сүхбаатар боржигны дээд угсаа нь хүний улсын сурвалжит угсаа хэмээн тэмдэглэн үлдээжээ. Говьхээр хосолсон үзэсгэлэнт сайхан энэ нутагт орших уул толгод бүрэн их Монгол улсын түүхтэй домгийн сэтгэлгээгээр холбогддог. Тухайлбал их хонгор, бүр хонгор, холбоо хонгор гэх мэт хонгор нэртэй улсыг Чингис хааны 7 хонгор хүлгийн сүнс оршсон уул хэмээн нэрлэж их хонгорын орой дээрээс бусад 6 хонгор нүдний харагддаг гэсэн яриач байдаг. 25 хонгор, 15 хонгор гэдэг их олон тийм хонгор нэртэй газар байдаг. Их баг хонгор гэжэхэд нь бол Боржигн Цэцэн вангийн хушууны ноёдуудыг хөдөөлүүлж байсан газар. Тэгээ яагаад хонгор гэсэн бэ гэхээр бас удам ярьдаг юм а. Чингис хаан 9 шарга морио алдсан. 9 шарга морь нь Боржигн Цэцэн вангийн хушуунд энэ тентгүү салаад сарнаад явцсан гэж. Тэгээд тэр байсан газраар нь их хонгор, баг хонгор, ямар хонгор гэдэг ингээд их олон хонгорт нэртэй газар бол Боржигн Цэцэн вангийн хушуунд байдгаа гэж ингэж хэлдэг. Баян нэртэй газар вэ? Ер нь бол газрын нэр бол заавал давтагдж байдığım байна гэж би бол бодсон шүү. 8 дугаар өвдөг одоо төвдөөс залж ирэх юм өвөрг манай энэ хушууны өвгөн ноён гэж ярьдаг. Одоо алдартай сайхан хүн байсан. Тэр цэрэн сандав ноёнд онролцсон юм билээ. Тэгэхээр энэгээр би бас бахархаж явдаг юм. Цэрэн сандав ноёныг 8 дугаар богд Жавзан дам путагтвал эцэг ноён гэж хэлдэг байсан. Энэ төвдөөс залж ирсэн учраас их хүндэтгэлтэй тийм ноён. За хамгийн сүүлчийн ноён гомсор ноён бол одоо их төвхтэй сайхан ноён. Энэ одоо богдыг одоо эмнэлсний эрх чөлөөний хөдөлгөөнийг үүсгэхэд 5 сайхан төвшмөлөөсний нэг нь одоо гомсор ноён. Боржигн Цэцэн вангийн хушууны сүүлчийн ноён Гомсүрэнгийн зөө охин хаандын 4 дахь охин бол төрсөн. Сургууль төгсөж ирснээс хойш одоо үргэлжлэн энд одоо амьдарч энэ Говьсүмбэр аймгийнхан цэцэг хөгжилтөнд одоо хувь нэмэр оруулахаар өөрсдийнхөө хүч чадлыг дайчлан ажилласгааж байна. Эхэнх нутг нь хээрийн хүрэн ба цайвар хүрэн хөрстэй байхад баруун болон баруун хойд хэсгээр хужирлаг хөрс, баруун өмнөд талаараа говийн бор хөрстэй. Хяаг, хялганд хээрийн ургамал, бударган, дэрс, монгол өвс, хазаар өвс, аг, харган, өмнөд хэсгээр чихэр өвс, таргун шир зэрэг эмийн ургамал, өргөс тошлоо гэх мэт жимсний ургамал ургадаг байна. Өнөртний түүхтэй Боржигны тал нутагт чон, хярас, өмхий хүрэн, туулай, цагаан зэр, таргу зэрэг амьтад олон жилийн турш нутглан иржээ. Тэгээ богд уулын буухул машин техник зам зэрэг одоо хавар байх үед бол урагшаа явж сайдын хөндөд очиж учир мараа далаадаг.
ийм байсан байна. Тэгээ буг гэдэг амьтан бол талдаа 2-300 км явж ийж ингэж хөдөлгөөлтөд оршдог. Тэгэхгүй бол туурайн сундаг, дээшээ эргэдэг, явж чадах юм байдаг. Тийм учраас л тэр буг гэдэг амьтан бол баян хөдөлгөөлтөд байдаг. Тэгээд одоо энэ олон тосгон суурин зам гүүр баригдсанаас хойш буг бол одоо малахын талд очихсан байжээ. Одоо хаа нэг ганц нэг буг чойрын ууланд очиж үзэгддэг гэж ингэж ярьдаг. Тэгээд чойрын уул бол одоо аргал янгрын эх орон. Нутгийн ихэнх хэсгээр өвөлдөө дунджаар 20 хэмхүүдийн 130 хэмийн дулаантай байдаг байна. Хурд үндэсний жилийн дундаж хэмжээ нь өмнөд болон баруун өмнөд хэсэгтээ 100-аас 200 мм, хойд хэсэгтээ 200-аас 300 мм тундас ундаг байна. Байгаль газар зүй цагуурын ийм нөхцөл байдалд эрт дээр үеэс нааш бидний өвөг дээдэс хаад ноёд үеийн үед эдээшлэн нутглан суусаар ирсэн юм. Одоо жилийн дөрвөн өдрөл байгалийн онц ноцтой гамшиг, ган гачиг ийм болоход бол заавал зөөлхөн тусдаг байгаа. Тэгээ энэ ямар ч ихтэй хөл манай энэ их хангай нурууны маань өөр бэлд байдаг. Ийм сайхан нутаг учраас ийм байгаа байдгаа гэж манай нутгийн өвчл бас хуушлан ярьдаг байгаа. Язгуурын Монголын өлгийн нутгийн өвдөө Боржгон нутагтай манай эртний өмнөх 200-аас 100 жил холбогдох хүрэл идэл хэрэгсүр булш хадны бичээс 13 дугаар зууны үеийн эд өлгийн зүйлс зэсэдлэл 16 дугаар зууны үеийн шашны эд өлгийн зүйл эхээр олдож археологийн сан хөмөрг болон музейд хадгалагдсаар байна. Боржгончуудын хамгийн ихээр өнөө үед хадгалж ирсэн соёл бол төрийн найр наадмын дэгийг баримтлан үлдсэнд оршино. За эренчингой тэгжсэн юм лээ. Энэ Боржгон уртын дуу яахлаар ийм агуу сайхан байдаг юм байна. Наад чи ихс хаадын өргөний доо шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр одоо эзэн говчигсаас хотод Боржгон угсааны усууд тэр хаадын өргөөнд одоо тэнгэр язгууртаа усуудын сайхан дуу аяг гэдэг агуу ондоо байсан юм. Боржигны дуу бол яг одоо норм банзтойгоор л бодъё л доо. Талын талбан ерөөсөө хязгаар юу байхгүй. Тийм өндөр тэмүүлэлтэй. Уяхан замбат твийг дуулахад Япон хүн тэгжсэн гэж байгаа шүү дээ. Энэ ямар сэдв уяхан замбат энэ юм тийм бахын сансрал бол энэ ертөнцөөс гараад л явчих шиг болсон юм гэж. Тэр Япон хүн тэгж бодож шүү дээ. Ордны найрын дуу. Дэг ай маяг. Тэгээ Марк Поло энэ төр бичихтэй бол яг ийм донж аяар бол Хувлаа хааны ордонд бол найр хөрөн болов. Хүндэтгэлийн арга хэмжээнүүд болдог. Дандаа найр цэнгээд байгаагүй ч хүндэтгэлийн арга хэмжээ болоход бол гэрийн баруун талаар нь эрэгтэйчүүд нь зүүн талаар хаттуу суужгаад тэгээд хойморт нь Хувлаа хаан хатантайгаа заларчхад ингээд найрлаа. Тэр өнөөдрийн Боржигн найр чинь бол бас тэр яг дэгээ барьж байгаа шүү дээ. Тэр Боржигн найрын нэг их онцлог нь бол хааны ордны хурим найрын дэгээр явчихж байгаа онцлог. Тэр сахилгаар нь явцдаг. Тийм учраас зарим улсууд л хэлдэг л дээ. Хүний эрх чөлөө вагдуулсан гэдэг юм их харгас хатуу ёстой гэх найр. Заавал одоо энгэр товчлоотой тийм ээ. Малгайтай. Тэгээ заавал энэ хөл дээр одоо босоо нэг хөлн дээр ингэ суудаг. Хоёр талдаа ийм одоо хатуу дэгжөрнтэй. За хөл гараа солих бол юм уу гэрээс гарах бол найрын дээрээс өндөрлөх бол заавал найрын дараагаас зөвшөөрөл авдаг гэдэг одоо жоохон тийм дураарууд байх гэсэн хүнд бол хэцүү. Ялангуяа дуучин хуурчдаг бол нутгаас шил залж ирдэг. Бүр хүн төлөөлөгч яваад за та манай найран дээр хурдж өгөөч гэж хатдаг байна. Тэгээд нөгөө нэг дуучин хүн дээр очихдоор та манай найрыг эхлүүлж өгөөч гэж нэг хүнд хатдаг байна. А энэ манай найран дээр дуулж өгөөч гэд бас 2-3 хүнд хатдаг байна. Тэгээ би яагаад тэрийг тусад нь хэлж байна вэ гэхээр Боржигн найр бол зөвхөн Боржигн дэгээр явдаг уртын дуугаар эхнээсээ гэлээ төгсгөлийнхөө 3 дахь хоногийн ороо хүртэл Боржигн дуугаар явдаг. Зөвхөн уртын дуугаар явдгаар онцлоо.
гаднаас одоо хийж байгаа зочдыг бол бага насны залуучууд тосож авч найранд суудлагатай эренбээрээ суудаг. За энэ ах захаа хүндэлдэг, хувцаа бүрэн өмсдөг, суухтаа өтөд зөвхөн заасан суултанд суудаг, хамаагүй орж гардаггүй, хамаагүй яс усын үг хэлцдэггүй. Энэ бүхэн маань бол энэ их өв соёлоор дагсан том хүмүүжил байдаг. Тийм учраас бид ирээдүйн үр хойчтой өв соёлоор дамжуулж үр хүүхдүүдэд зөв хүмүүжүүлэхэд нь энэ өв соёл маш их хэрэгтэй маа гэдэг үүднээс Боржигны найрыг бол их сонирхож судалж байгаа. Цэрэн сандууны хошуу ноён бол зарилга гаргаж айл бүхэн морин хууртай, алтан гэрэл содортой, бороохотой болох ийм зарилга гаргасан байдаг. Тэгэхээр тэр үеийн хошуу гэдэг бол одоогийн Дундгой, Төв, Хэмтээ, Дорногой, Говьсүмбэр аймгийн нийлс одоо 10 гаруй 20 сумын нутаг байгаа. Одоо доор хажууд хэдэн мянган хуурлагдана гэсэн. Түүнийг одоо хийдэг урлаачд маань өөрсдөө бол бас янз янзын өөрсдийн онцлогийг харуулдаг байсан. Өөрийн нэг баталгааны өгдөхөөр Боржигны морин хуур тоглож байхад чихэн солбож хөдөлдөг. Нүдэн хөдөлдөг. Дээрэс нь хэлэн болтолцдог. Тийм дууч лимбичнтэйгээ зохицуулж одоо урдчтай байхаараа дууны аялгаа өөр болдог. Тэгээд хөг нь бол одоо Төв халах найрын хоороос өөр, бүдүү утсан дотор талдаа өөр, бие талдаа, ая тоглодог нь утсан хэлгсэн нарийн гадна талдаа байдаг. Энэ тэмээгээр нүүхтэй хамгийн түрүүнийхээ ачааны хамгийн номхон, хамгийн сайн тэмээн дээр бурхнаа ачаад бурхныхаа урд талд нь морин хуурыг салхиат нь харуулж ингэж өөдөн тогтоогоод ингээд явж яадаг. Ерөөсө тэмээн төрүүлээж ингээд явж яхад салхинд морин хуурын хөг нэгээ хөглөгдөөд явж яадаг. Уртын дуу, морин хуур болон ахуй амьдралдаа хэрэглэж байгаа эд элгийн зүйлс нь тэр чигтээ соёлын өв болон уламжлагдан иржээ. Энэ Боржигны уртын дуу, Боржигны одоо ая хөг, хуур энэ одоо бүх юмыг дэлгэрүүлэх нь үржүүлэх санаж явдаг. Тэгээд одоо манай настан дэйсүүд амгаа авзаргаа байж одоо энэ баян жаргалын уран сайхан шанаа өдөргөө байж одоо эдгээр чинь Боржигны аяар одоо аяадаг уран зэлдэг болсоод энэ хөгийг дэлгэрүүлэхийн тулд одоо би бас жоохон юм судалгаа хийж ингээд хөөгтөд зааж ихээс ингэ сандаг. За уяач нар маань одоо хурдан морьтой сайхан улсууд одоо мундаг улсууд байх юм. Гэтэл өөрөөсөө умарцаж мэддэггүй. Нөгөө уяач нь умарцаж мэддэггүй ээжэж хүүхдэд зааж өгнө гэж байдгүй юм байна. Тэгэхээр тэр хүүхдүүдийг сургахын тулд тэр уяач нар өөрөөсөө Боржигны аяар сайхан умарцаж сургасан. Боржигны наадмаар гин gooны бас тэмцээний зохион байгуулсан. Сая бид нар Боржигны уртын дуу өсвөрийн хүүхдүүдийн Боржигны уртын дууны тэмцээн явуулаад тэн дотроо удирдамжиндаа дотор заавал умарцъя байна гэсэн энэ юг бас нэг юм стандар харуулж ийм хоёр явгаар шалгаруулах энэ төр гэдэг ийм юм зохион байгуулалт явж байна л да. Боржигны байшингийн онцлог гэвэл ерөөсөө хатаас ордоггүй, угсарч хийдэг. Ер нь одоо Монгол байшингийн хэв загварыг нэлээд шингээсэн. Дээрээс нь авч явж одоо буулгах, нүүх, зөөх, буулгаж буцааж барихад бол маш тохиромжтой. Гэрлэг Балжир гэдэг хүн байсан. Тэр нь 1913 онд Боржигны хошуугны асад сумынхныг 8 дугаар өгдөд дагаар ороход бас үргэлжлэгдсэн хүн юм байна. Тэгээд нэлээд түүхч бас бичгийн хүн байсан байт юм билээ. Тэгээд тэр аавын хадгалж явсан бичиг хэрэгсэл зодог шуудаг гэтэр нь байдаг. Тэгээд тэрнийг байгаад тохлоо зэрэг манай ажаа тэрнийг бас хадгалж яваа. Тэгээд надад дамжуулж өгсөлтөө. Тэгээд би нэг гэр нэг байшин. Тэгээд гэр нь бол ерөөсөө тавилган дотороо бүрэн. Ер нь л одоо альд юу л гэдэг явдаг бүгд л байна. Тэгээд нэг Боржигны өнгайстэй гэдэг юм уу? Тийм эдгэлгийн 300 гаруй зүйл цуглуулсан. Ер нь хадгалж явдаг, дамжуулж ирсэн. Ихэнх нь дамжуулж ирсэн. Тэгээ одоо дүүгээрээ л бахархаж энэ хүмүүсийг дагаж дуурайж одоо эдний хүрээнд л явдаг л хөлтэй. Эхид түүх эрхэм өв соёлоо даяар олноороо анхаарч байгаа энэ зэг дор Боржигны судлалан хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх нэгэн сэтгэлийн үзүүртэй Боржигны судлалын төвийг Эрдэнэтэн мэргэд болон нутгийн уугуул иргэд 1998 онд санаачлан үйл ажиллагаагаа эхлүүлж Боржигны судлал сэтгүүл, эрдэм шинжилгээний цуврал хурлууд, Боржигны наадам,
Боржигн цэцэн мангийн хошууны төлөвчийг Боржигн чуулга, Боржигн овогтны холбоог Говьсанбар аймагт байгуулах зэрэг олон ажлыг хийж иржээ. Үүнд доктор Намжим, Ой Давгад орж, Гавж доктор Сонинбаяр, Боржигн судлаач Бат Төмөр, Бат Чаргал, Нацагд орж, Дасцэв нарын хүмүүс болон Говьсанбар аймгийн засаг даргын хамгийн газар хамт олонны хичээл зүтгэл их юм. 2013 онд Боржигнтой холбоотой одоо Боржигн морин хуур, Боржигны түүх соёлтой холбоотой эрдэм шинжилгээний баг хурал болсон. Боржигныхаа ерөн түүх соёлыг сэргээсэн холбоо Говьсанбар аймаг дээр одоо хариуцсан хүн байх ёстой юм байна гэсэн анхны сэтэл нь тэндээс гарч тэрнээс улбаалаад яалтчгүй Говьсанбар аймаг бол Боржигн хяад боржигнчуудын өлгийн нутаг хошууны төв гэдэг утгаараа энэ аймаг дээр Боржигн овогтны холбоог байгуулсан. Манай ээж Боржигн хүмүүс би Боржигн болсон доо. Намайг Мөнхбаатарын Пунцог орлоо гэдэг бидэнд Боржигны талаарх өв соёлыг зааж өгдөг багш нартай баярлалаа. Ерөнхий харахад бол Боржигн хүүхдийн нэг онцлог өгөх жоохон авьяаслаг байна гэж боддог. Юмд нэг вариант авсан юм бол хийж бүтээх гэсэн нэг тийм бас нэг ирмэн зориг хүч байгаад байна ингэж боддог. Тэгээ энэ юм хөлөөр бас энэ Боржигн хүүхдийн бас нэг онцлог байгаа болов гэж л гэж боддог шүү дээ. Тэгээ ер нь хүүхдүүдийн ерөнхий зандлын хувьд бас тийм номхон төлгөө бас нэг тийм байгаа. Тэгээ энэ үйл хүүхдээр бас л тэр цаад одоо үхсаа гаруулын бас ерөнхий бас зам төрөх улбаалж үлдэж байна уу гэж нэг санаж ирдэг шүү дээ. Би одоо Боржигноор яг ингэх ёстой, Боржигн түүхийн байх ёстой гэдэг дэг жайгийг би хүнээр заалгаж сураагүй ирнэ. Амьдралынхаа яг тэр өвгдийн амьдрал донд байсан учраас Боржигны тэр үүх түүх дэг жайгийг бол би нэлээ уламжийн өөртөө шингээсэн гэж бодож байна. За Боржигны судар номын өв соёл бол их юм. Үүн дотроос одоо манай одоо алдарт морины одоо хурдан морины шинжийг агуулсан одоо Цэрэн Сэндэв ноёны судар бол одоо Боржигны айл болгоноор төгссөн байдаг. Энийг одоо бас одоогийн залуучууд их суралцж явах хэрэгтэй юм бол Монгол Боржигн жинхэнэ уяач хүн ямар байх байсан тэр тохиолоос судлан таних нь их зүйтэй гэж боддог. Тэгээд одоо энэ үүнээс гадна манай Чойрын ангаахын одоо олон одоо Чойрын 5 номын их өв соёлууд байсан харамсалтай нь устгах үгүй болсон ч гэсэн бид нар бас тодорхой хэмжээгээр бас судлан нутгийн цааланд таниулахын төлөө явж байгаа. Үүний төлөө Боржигны их шигтэн болон Боржигн бэлгийн судар зэрэг номуудыг одоо төөрөн бүтээж нутгийн цааланд хүргэж байгаа. За би өөрөө бас орон нутгийнхаа үг түүхийг сонирходгийн хувьд нэг хэд гурван ном бичсэн. Энэ алаг болог алтанд орсон гэдэг энэ өөрийн түүхийг за энэ Говьсанбар аймгийнхаа албан газруудын эргэн дорс хон жилүүд гэх түүх хүмүүст харуулсан нэг юм ном бүтээсэн. За Боржигн сүмбэрийнхаа энэ сургуультай би 40 жил холбогдсон учраас сургуулийнхаа 70 жилээр Боржигн сүмбэрийн ууган сургууль гэсэн юм ном бүтээсэн. За одоо ингээд би Боржигн цэцэн мангийн хошуу гэсэн ном бүтээхээр ажиллаж байна. За энэ Боржигн овогтон гэж манай Говьсанбар аймагт ийм холбоо байгуулагдсан. Ингээ Боржигн судлал гэдэг номон дээрээс гарсан төөрүүдийг энд оруулаад ингээд ийм ном гаргасан юм байна. Дэлхийн түүх гэдэг англи хэл дээр ном гарсан. Тэрэнд индианчуудын дунд 168 овог байна. Одоо хойд төвд Өмнөд Америкт 168 овогт одоо манайхны ямар овог байна гэсэн шүү. Манай овогнууд байна шүү. Нөгөө Боржигн овогнууд ч байна. Гэхдээ тэгэхээр л энэ дэлхийн судлалын асуудал, дэлхийн нийтийн одоо анхаарах асуудал болчихж байгаа юм да. Энэхүү их одоо Боржигны агуу их түүх соёлыг одоо хадгалан өөр дээрээ тээж аваа энэ өвөг дээдсүүд маань бас өдрөөс өдөрт цөөрч байгаа. Тэгээ ийм учраас бид нар бол яаралтай одоо түргэн одоо энэ ажлыг эрчимжүүлж хийх нь бол бидний үеийн залуучуудын бүрэг үүрэг хариуцлага болж байна. Язгуурын Монголын галгалымд Боржигн төмний түүх өв соёл өнө мөнхөд бадран дэлгэрэх болтугай.